Ямар залуураад байна яа. Юу ч юмэр санагдаад байна. Хэд өнөө зөндөл дэмий тэнлээ шүү дээ. Би одоо болоо. Яа. 2 цаг кино үзээ өвтчлээ би сая бүр. Яа гүшнэс. Нарда. Би бүр ингэж өмсөх гэж заяа. Ингээд ор яг энийг өмснө. Даа чи мөрт гутал өмсөө гараа авчихаар шигтэй дугчт юм болоо. Энийг ярьда. Хөрхөн болоос. Манай амин надад нэг бонус авчиж өгсөн бэбэ. Эрс өмсөж байгаагүй өнөөдөр л өмслөө. Гэтэ энийг энэ гутал дотор өмснөхээр хайрын санагдаад байна. Би үз харуулъя заяа. Уул нь айгүй гоё ярагдаж байгаа байхгүй юу шиг. Даа чи ингээ гараа явахаар би миний хөлийг хийлчих واخа. Тэрс зүгмээд энэ болохоор ийм тусдаа шорт юм юу бүх хоёр байхгүй юу? Тэр ингээл өмсөө гараа юмор юм заяа. Харалтаа. Шиж хөөрхөн боохгүй юу? Даа чи ингээ гарахаар би шатаж өгөх юм мэдээд байгаа болохоор гутлаа тайлаад үүр гутал өмсөхөөр ямар харагдах юм бол бас сайн мэдэхгүй л. Тэгээ би бас дахиад шуналтаад баахан хувц өчтөр үзээ. Хэрхэн яаж мөнгө болж тэднийг захихгүй л гэж бодож байна. Та хавар юу юм гэхдээ угаасаа таалагддаг байхгүй юу? Даргаатай номшин шуурч муураад өгдөг болохоор тэгэхээр бас яг юу өмсгөө сайн мэдэхгүй бөөл байна. Эсвэл юм өссөн хаврыг шууд өмжөөд дандаа 100-ны утас захих юм уу? Камерын дээр хөл авах гэсэн түнэ. За яг би очиж байгаа л авъя да. Хөл аваад нэг мик аваад тэгээд алах юм шүү. Ярьж өгөх гэжнээс. Эндээс бидтэй ямааргүй наа. Эсвэл гоё Япон явал 7 хоног сайхан шоудаа. Би карт олохгүйс байхгүй юу? Тэгээ энэ ч угаасаа мөнгөө солиулчаад тэгээ сүүлдээ мөнгөч дуусаад бэлэн мөнгө дуусаад тэгээ дахиж солиулж авч маавгүй. Тэгээл нөгөө нэг энэ тийшээ орохоор сайхан уцаараа төлөөгүй гэдсэн байхгүй юу? Тэгээ тэгж байгаас хаяа энэ кофе аваад энийг аваад гинт дасаа арч жоохон хямарсан байд юм аа айгуу гоё. Юу санхүүгээ яаж агтаа хан шиг байх вэ? Би бас гайхаад л. Би бол орж ирсэн мөнгнөөсөө амар сайн хадгалдаг байхгүй юу? Ер нь амар сайн хадгалаа сурцсан заяа. Манай ээж гэхдээ ингэж яг хадгалж мадлахад амар надад юм бүр инспайр болчихсон байхгүй юу? Тэр үед ч одоо интернет банк гэж байхгүй. Тэгээ зүгээр хадгаламжийн дэвтэр гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээл яг банкн дээр нь очиж мөнгө өгдөг. Тэгээ тэрний юм нөгөө шивэгдэж явдаг байгаа шүү дээ. Тэгээ би бүр ээжийн нөгөө нэг хүүхдийн хадгаламж чихэн шүү. Тийм. Тэрнийх нь ийм юунуудын гүйлгээ ийм хуулгуудын дэвтэр дээрээс харж ирсэн байхгүй бүр юм дээр үе. Тэгэд хэрийг харсан чи амар гоё байсан. Ер нь мөнгөө ийм багаарч хамаагүй амар сайн хадгалаад тэгээ хадгалж байгаа мөнгөө ингээд ерөнхий мартаад тэгээ яг гоё үрч мөрөхгүй тийм байвал дараа нь яг хэрэгтэй үед үнэхээр хэрэг болоод би болохоор амар сайн хадгалж байгаа. Тэгээд эхлээд ийш тийш явж сурах жагаад болоод тэгээ нөгөө хадгалсан мөнгөөрөө угаасаа л байр илдэг штеп. Тэгээ тийм болохоор байрны урьдчилгаанд төгжсөн байхгүй юу? Тэгэл одоо яг үлдсэнгээр явахаар сайхан өөрийгөө эрхлүүлж угаасаа аялье гэж бодоод тэгээ би чинь сая эхлээд хизээ явлаа. 1 сард явсан штеп. 1 сард эхлээд Таиланд яваад тэгээ өнгөтэй дахиад сая наашаа ингэж ирээд 2 удаа явхад чинь яг мөнгө нэлээ өргөдөж байгаа юм заяа. Гэтэл өөртөө бол надад айгүй гоё байхгүй юу? Ганцаараа сайхан тэгээ яг дуртай юм ээгээл өөрийгөө амраагаал. Гэхдээ бас зүгээр өөрөөсөө мөнгө харамлаад хаяад одоо юу гэх юм юм өөртөө ч авахгүй ч юм уу эсвэл ийш тийшээ нэг одоо юу гэх өөртөө л ер нь амар сайн гоё зүг зарцуулах хэрэгтэй хаа миний бодлоор бас хадгалж ийн гэдэг амар одоо
харамлаад авахгүй. Яг үнэхээр өөртөө чи хэрэгтэй болохгүй яваад өөрийгөө юмгаа илэрхийлээд юм аваад хайрлаад тий би ч тэгтээ өөрийгөө арай л илэрхийлж байгаа л та. Сүүлийн гэдээс орж илэрхийлээ. Би тэгтээ сайн мэдэхгүй л тий одоо сүлжээ юм бас ярьж мэдэхгүй юм заяа. Тэрнийхэн мөнгөнийхэн хэдэн үеийг хадгалмаад бол ч юм уу эсвэл тий инвест хийм ч юм уу. Тэгж байгаа бол баг нь өчрийн олон доо амар тэгж болохгүй гэдэг. Зүгээр надад гоё санагдсан нь ингээ явахаар надад амар гоё байгаа хгүй юу. Санаа амар гэх юм уу бод санах юм байхгүй. Тэгээ гоё юм үзэж хараад одоо гинтэн бүр ухаантай юм уу ярьж мэддэг юм эсвэл өөдөж чинь бодлаа. Би тэгтээ мэдхгүй уусаа мэдхгүй. Өчигдөр болсон байхгүй юу? Өчигдөр орж ирээд хоолнд рүү жижиг юм даалгаас ресторан гэснээ. Эзнэний тал хагаач нь болохоор чинь тэгээд гэснээ нэг юм жижиг юм газар нэг хөөрхөн нэрийн данж уншчихгүй л та амтнал ямарч гоё юм аа. Одоо ихээр нь харна л заяа. Тэгээд хоолтой уцаг нэг вайн авчт юм гэснээ. Сая ус бир уусан болохоор биний ахаа. За нөгөө гайхалтай паста чи ингэ. Олоо сайхан идсэн хоолндоо жоохон цадмарч байдал ирлээ. За тэгээд тэр жоохон би жоохон үдсэж байгаа юм уу хязгаарлалт юм уу гэж бодлоо. Хязгаарлах нь үсээ шээ. Гэхдээ ерөнхий зарим нэг юм хэрэгтэй хэрэггүй мэдээлэл амар их байдаг юм шиг санагдлаа. Сүүлд юу үдсэж байгаад үлээ? YouTube дээр л нэг юм үзчихсэн. Тэгсэн чи тэрэн дээр нөгөө screen time энтрээ гаргаж маргаад хоорондоо өрсөлдөж үзсэн байхгүй юу? Тэгэхээр нь өөрхийгөө бас нэг харж үзье л та гэж бодоод өөх минийх өссөн биш гэсэн чинь миний хараа 5 цаг гэж байгаа байхгүй юу? Өдөрт дунджаар тэгэхээр арай л их байна да. Миний бол өмнө үзэхэд 3 морол хийдэг байсан. Сүүлийн үед жоохон уудаад байгаа юм болоо. Эсвэл бүр хийцүүрээд байгаа юм болоо. Жоон багсагнаа. Гэтэ өдөрт дунджаар 5 цаг гэхэр чинь дахиад бараг жоохон нэмэгдчихвэл бараг ажил шиг болох гээд байгаа юм шүү. Тэ өдрөө 8 цагийн ажил хийж байгаа юм шиг л зоох чивэл бас гомлтой лээ. Би яагаад ингэж амар өссөн бол алив байж да би юу бас хараар нь харна. Энэ ихтэй яг зүгээр ер нь над дээр шүү заяа. Би одоо ингэж уцаа ухаж байгаад ч юм уу юу яадаг вэ юу? Харж байгаа юмнуудаа ер нь жоохон цэгцэлтлээ гэж боддог байхгүй юу? Шинэглэл Facebook руу орохоор миний юм фид битүү зүгээр мим л гарч ирдэг заяа. Дандаа юм мим пэйжнүүд л тагцсан. Тэгээд угаасаа нэг найз майз байхгүй. Тэгээ мэлдэг бусын нөгөө нэг яг хөө мэдээлэл хэрэгтэй л тий. Тэгээ юу бол чинь хотод яаж хийж чинь хэрэгтэй л ах. Гэхдээ ер нь ихийнх нь л тэгэл олигтой юм байдгүй шүү дээ. Ядагаатаа ховж ирнэс хуулаад. Тэгээ тэднэрээ нь болохоор бүгдийг ингээ гаргацдаг болохоор Facebook дээр бол тэгчдэг зөө. Бүр өөдвөл Facebook орж тэгж нэг хэдэн мем үзчих идэвэл ингэ чи. Тэгснээ TikTok дээр болохоор TikTok ч угаасаа платформ нөгөө үзэж байгаа юмныхан дагуул гаргадаг шүү дээ. Тэгэнгүүт сайхан ухаал гүйлгээл. Гэтэ би бас арайч бүр цаг маг ухтгүй л дээ. TikTok ухахаараа өсрөл нэг 10 минут гүйлгээд тэгээ жоохон залхацдаг заяа. Угаасаа амар хурдан үйдэг гэдэг. Instagram дээр болохоор би ер нь reel нэг үздэг юм аа. TikTok байгаа болохоор. Тэгээ угаасаа TikTok дээр тренд болж байгаа ч юм уу эсвэл тийм гараад өнгөрсөн бичлэгүүд бараг багтаа сарын дараа Instagram дээр л ингэж яваад идэг за. Тэгэхээр Instagram-ээр хэлж явах сайн аа. Тэгээд тэр ч яг. Тэгэнгүүт Instagram дээр болохоор ийм байдаг за. Ерөөсөл битүү хүүхнүүд. Хүүхнүүд тэгээ хувцснууд, гутлнууд ийм л юм гарч ирэн за амар гоё. Гэтэ энэ нь баг амраа надаа. Тэгэхгүй элдв болсон юм хараад хэр жоохон ядаргаатай байгаад. Би сая яагаад энийг ингэж бодсон бэ гэхээр юу байсан вэ вэ? Буцаа ухчихсан чи
Зоочлаарай. Уцаа уучижсэн чинь ChatGPT дээр нөгөө нэг юу байдаг болсон гээд зургийн нэм create хийгээд ээж залгаж штэ. За байж байгаа буцаархаас. Create хийгээд одоо нөгөө юм янз бүрийн зурсан стилээр ингэж гаргадаг болсон гэсэн л зүгээр мэдээлэлээс байхгүй юу. Тэгсэн чинь хэрийг үзчихсэн аа. За ингээд угаасаа л хөгжиж байгаа юм чинь зураачт мураачт хэцүү байх та цаашаага юу мөрнө гэж бодож ирсэн. Ер нь одоо тэгээд үргэлжлүүлээд энэ дараа нь яах вэ гэж бодоод угаасаа л бүх юмнууд амар амарчилчихж байгаа шүү дээ. Жишээлбэл CapCut хүртэл ChatGPT-тэй юм юу агаад нийлээд бичлэгийн хүртэл шууд юугаар анцалчих болдог болж байгаа байхгүй юу? Тэгээд нэг юм хэрэгтэй хэрэггүй юм бодож нэг баг хэдэн минут суусан би нэлээд удаан суусан. Тэгээ сууснаа тэрэндээ өөрөө жоохон ядраад тэгээ ийм юм бодсон байдیں۔ Мэдхгүй юу ч яриад байгаа. Тэгээд өөрөө сүлдэж ойлгох байл. Алийчдэг ярина. Бэнэ. Орой мэд. Аа, орой мэд.